Сайн байцгаана уу? G Crime Sub байна. За өнөөдөр би та бүхэндээ нэг сонирхолтой бөгөөд маш их харамсалтай хэргийн талаар ярьж өгье. За 2019 оны 4-р сарын 21-ний өдөр 15 цагийн үед Туркийн Стамбул хотын 112 буюу яаралтай төргөн тусламжийн газар нэгэн дуудлага ирдэг. Нэг эрэгтэй хүн миний ихнэр зүрхний шигтээс болчлоо гэд хаягаа хэлээд шууд уцаа тасалчдаг. Хаяг нь Стамбул хотын Пендик гэд дөрөвтэйсэн ба зүрхний шигтээс гэдэг дуудлага их юм бол төргөн тусламжийн айл болоо хурдан очиж тусламж үзүүлэх нь амь насыг нь аврах магадлал өндөр байдаг болохоор төргөнийх нь маш хурдан очицгаас юм элэ. Тэгээд төргөн тусламжийн яг хаягийн дагуу хаалганы гадаа нэрээ тогтвол нэг л сонирн байдалтай хинч байхгүйсэн ба тусламж дуудчихад хүлээж байгаа гэсэн хүнийч байхгүйсэн. Төргөнийх нь ингээд орцонд доороос тийшээ хараад хинч байхгүй байхаар нь худал дуудлага байна гэд буцах гэж идэл дуудлагын эмч цаажин дээр нь түлхүүр зоолттой байхыг нь анзаардаг. Тэгээд төргөн тусламжийн хаалгыг нь онгойлгоход яг өөдөөс нь нэг эмэгтэй орон дээр хэвтэж исэн эмэгтэй зүрхний шигтээстэй ямар ч холбоогүй харагдаж исэн ба хөвлийн хэсэг нь тэгээ бас дээр шал гэд нөлт цус олчихсан байсан. Тэд харсан дайруудаа эмэгтэйд яаралтай үслэг хийж амьсгалж байгаа эсгийг нь шалгахад амьд байсан ба шууд төргөний машиндаа суулгаад дүүргийнхээ судалгааны эмнэлэгт хүргэсэн байдаг. Тэгээд яаралтай мэсцэлд оруулаад хэсэг хугацааны дараа эмч мэсцлийн өрөөнөөс гарч ирэн энэ дуудлагыг өгсөн хүн энд байна уу гэхэд тэр үед гар нь унтсан, царай нь өрчийсэн, нэг тийм нүд нь хохойсон 50 орчим насны намхан биетэй нэг эрэгтэй нааша алхаж байгааг нь хардаг бөгөөд эмчнэр та хэн бэ гэж асуухад тэр эрэгтэй шууд ихтэй хатагтай зүгээр үү? Тэр яаж байна? Би түүний хамаатан бас найз нагаамаа. Дүүнерт нь би хэлчихсэн байгаа. Тэд нар өөр хотод амьдардаг. Тэгээд одоо хотоос нь цаагаад ирж байгаа гэж хэлдэг. Харин эмчнэр өвчтөг маш их цусаалцсан. Бид чадах бүхнийг хэлээ. Одоогоор эрчим дэмжлэгээд байгаа хүлээж. Хэрвээ та хамаатан юм бол бидэнд таны цус хэрэг болно. Тийм болохоор цусны бүлэг хамаагүй доошоо буугаад өвчтөнд цусаа өгнө шүү гэхэд нөгөө эрэгтэй баг зэрэг тэнэгэлцсэн ингээ айцтайгаар доошоогоо буухад харамсалтай нь цусны төв нь нэм гарагт ажилтдаг байсан ба хаалттай байгааг нь олж хараад юу ч хэлэхгүй гараад явчихдаг. Эмнэлэгт хүргэгдсэн эмэгтэйг Илкай Севасли гэдэг. Илкай цээжиндээ нэг удаа буудуулсан байсан ба маш их цус алдж байсан. Илкай Севасли гэх эмэгтэй нь Стамбул хотын Картал дүүргийн Ататүркийн баг сургуульд анги даасан багшийн мэргэжилтэй. Анх балаг гэсрэг хийх сургуулийн физикийн багшийн мэргэжлэр төгссөн ч физикийн багшаар томилогдож чадаагүй болохоор анги дааж аван багшаар ажиллаж амьдарч ирсэн нь юм билээ. Харамсалтай нь Илкай нь эмнэлэгт хүргэгдснийхээ маргааш өглөө нь үүрийн 2 цагт амьдралынхаа төлөө тэмцээр хагаад эцэст нь амьсгал хураасан. За Илкай Севасли гэж хэн байсныг нь та бүхэн товч танилцуулъя. Тэрээр эцэг ихгүй дээрээ нэг л эрэгтэй ахтай ба түүний ах нь Маниса гэх хотод амьдардаг. Илкай ганцаараа амьдардаг байсан ба найз нөхөд нь түүнийг маш сайн хүн тусч сайхан сэтгэлтэй эмэгтэй байсан ч дотгошоогоо сэтгэл хөдлөлөө нуудаг тийм чимээгүй нэгэн байсан гэж ярьдаг байсан юм лээ. Илкайын Facebook дээр постлог байсан бичвэрүүд нь түүнийг сэтгэл зүйн хувьд ямар байсныг нь тодорхойлж болохоор гэж үзэжсэн. Түүний Facebook дээр постлдог байсан нэгэн постн дээр одоо хөшиг хаагдаж энэ материалист хуурамч ертөнцөөс инх тайван хайр орсон шинэ ертөнц рүү би нүлээ. Энэ амьдралд юу ч болсон бай чамд талархлаа илэрхийлье гэсэн бичвэр нь хинт хандаж бичсэн тодорхойгүйж сэтгэл санаа нь нэлээд будлаантай байсныг илтгэж байсан. Илкай багш нас сурсны дараа энэ үеэр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл олширсан байсан тул уйлзаж байсан амрагтаа алагдсан гэж олон нийтийн дунд буруу ойлгогдож томоохон шүүгэн тарьж хэдэн өдрийн турш сонин хэллэлээр бичигдэж байсан. Гэвч хэргийн бодит үннийг хинж мэдтгүү байсан ба зөвхөн харагдах байдлаар нь энэ хэргийг яриад өнгөрцгөөж исэн юм байна. За одоо энэ явдлын үнэн түүх буюу Илкай багш юу туулсан ямар амьдрал донд байсныг та бүхэнд ярьж өгье. Энэ хэрэг гарахаас 3 жилийн өмнө Илкай Маниса гэх хотод амьдардаг Ибрахим гэдэг нэртэй залуутай өргөдөг байсан. Илкай тэр залуудаа үнэхээр хайртай байсан ба харилцаа нь гэрлэх шатандаа хүртэл ирсэн байсан ч Ибрахим түүнтэй гэрлээгүй юм билээ. Тэгээд нэг өдөр Ибрахим өөр эмэгтэйтэй гэрлсэн гэдгийг сонсоод Илкай маш гүн цочролд орсон. Ибрахим гэх залуу нь энэ хооронд Манисад хөдөө аж ахуйн үйлчилгээний компани байгуулж ажиллаж эхэлжсэн ба хажуугаар нь Илкайтай харилцаагаа ерөөсөө огт таслаагүй өргөлж холбоотой байсан юм билээ. 2019 оны үед Илкай багш
банкнаас ойролцоогоор 60,000 лира буюу Монгол мөнгөөр 30 сая төгрөгийн зээл авч тэр мөнгөө Ибраимд бизнест нь туслах зорилгоор зээлүүлэхээр өгсөн ч Ибраим мөнгийг нь буцааж өгөөгүй юм билээ. Тэгээд Илкай өөрөө зээлээ төлж дуусгасан юм билээ. Энэ явдал нь түүний сэтгэл зүйн дарамтыг улам нэмэгдүүлж түүний байдалд улам хачин болж эхэлсэн. Нэг удаа бүр Ибраим руу уцаар залгаад миний дотор 3 сүнс байна. Би тэдэнтэй хамт амьдардаг. Би өөр газар руу явж нэг байшин түрээслээд тэндээ өхмээр байна. Заримдаа бүр 3 удаа амиа орлох тугаагаа Ибраимд хэлж исэн юм билээ. Ийм яриа бодол санаанууд нь Ибраимыг мэдээж маш их айлгаж исэн ч нэг ч удаа цагдаа болон хүмүүст мэдэгдэж байгаагүй юм билээ. Харин энэ явдлаас яг 1 сарын өмнө Илкай яг Facebook дээрээс нэг хүнийг хайж эхэлдэг. Ингээд Танжу Дуан гэдэг нэртэй хүнтэй танилцаж эхэлнэ. Эхэндээ чатлаж харилцаж дараа нь уцаар ярьж эхэлсэн ба нэг урт хугацаа өнгөрөөгүй байсан ч Танжу гих залуу Илкайд дурлаж эхэлдэг. За Танжу Дуан гих чинь хин бэ гэхээр 1974 онд Туркийн Малатия гэх хотод төрсэн ба боловсралгүй тэгээ дээрэс нь хулгайн хэрэгээр өмнө ял эдэлж исэн нийт 24 гэмтэргийн бүртгэлтэй үүнээс 17 нь хулгай, 2 нь зодуулсан хэрэг ба бусд нь өөр төрлийн гэмт хэрэгүүд байсан. Өөрөөр хэлбэл маш олон гэмт хэрэг толбогдчихсэн нэгэн байсан. Гэвч Танжу шоронгоос гарсны дараа шоронд буцаж орохоос айж исэн болохоор дахиж гэмт хэрэг толбогдохыг хүсээгүй ба энгийн амар тайван амьдралаар амьдрахаар сэтгэл шулуудаж даруйхан амьдарч исэн. Танжу Илкайтай танилцаад маш их баяр хөөртэй, инээмсэглэл тодруулан аз жаргал мэдэрч эхэлсэн ба ийм боловсралтай, ийм сайхан эмэгтэй түнд анхаарал хандуулж байгаад нь өөрийгөө илүү их үнэлж эхэлсэн. Танжу өмнө ч бас 3 удаа амиа орлого хийж исэн билээ. Амжилтгүй болсныхаа дараа сэтгэц мэдрэлийн эмнэлэгт ойролцоогоор 4 сар хэвтэж байсан юм билээ. Ингээд Илкай Танжу хоёрын нийтлэг нэг зүйл нь тодорхой болж байгаа юм. Хоёулаа өхийг хүсэж байсан болохоор энэ тухайга хоорондоо ярилцсан маш их хурдан ойлголцож татнасан юм байлээ. Мэдээж Илкай яг хайж исэн хүнээ яг олсон мэд хоорондынх нь яриа, утасны яриа, мессежүүд нь үргэлжсээр эцэст нь тэд далайн эрэг дээр уулзахаар тохиролцдог. Танжу төрүүлж ирсэн ба сэтгэл нь маш их тогтолцсон. Банк бичээлцдэг, Facebook дээр зургууд нь маш их үзэсгэлэнтэй харагддаг эмэгтэйг яг боддоор харах гэж байгаадаа маш их баярлаж байсан. Төд удалгүй Илкай багш ирэн Танжу түүнийг ингээ харцаа салгаж чадахгүй ингээ аль марин хараад л суугаадсан. Илкай гинэд эргэн тойрноо ажиглаад амралтын өдөрт бол энд хөл хөдөлгөөн хийхтэй байна. Ойролцоох нэг кофе шоп руу орж сууцгаая гэд нэг кафений 2 давхарт илүү нам хүм сууж ярилцах газар ордог. Танжу маш их догдолж эмэгтэй багш боловсралтай нэгэнтэй хамт сууж байгаад өөрийгөө өөр төвшөнд татсан мэдэрч эхэлдэг. Гэвч суугаад ярьж эхлэхэд бодит байдал түүний төсөөлсөнтэй огт таараагүй байсан. Facebook дээр инээмсэглсэн дулаан төрхтэй эмэгтэй биш, харин маш ноцтой, инээмсэглэхгүй, тийм ундуй сундуй муу юм болох гэж байгаа юм шиг тийм хүйтнийг сууж исэн. Тэд ойролцоогоор 1 цаг орчим ярилцаж суун. Тэд яриа нилээн тасалдан асуулт хариултын хэлбэртэй Илкай маш бага ярьж удаан тариулахгүйгээр шууд гол сэдвтэ ордог. Илкай шууд намайг алах хүнийг би хайж байгаа. Үүний төлөө би чанд мөнгө төлнө гэж хэлдэг. Танжу яг тэр мөч хүртэл төсөөлж исэн бүх сайхан зүйл нь гэд нэгэн зэрэг нурж ундаг. Би юу гордж исэн чинь харин надад юу тулгарч вэ гэж дотроо бодсон ч Танжу Илкайд аль хэдийнэ дурлжсан байсан ба ийм үгийг сонсоод юу хийхээ мэдэхгүй болж хоолоон зангираад дуугарч чадахгүй суугаад исэн. Хэсэг хугацааны дараа яагаад өгөхийг хүсэж байгаа юм бэ гэсэн чинь Илкай би цаашид амьдрахыг хүсэхгүй байна гэж хэлээд босоод халааснасаа цайны мөнгө гаргаж өгөөд би чам руу дараа залгая гэж хэлээд яваад өгдөг. Хэд хоногийн дараа Илкай Танжутай дахин холбогдоод шийдвэрээ гаргасан уу? Хийх юм бол хэл, хийхгүй бол би өөр хүн олно гэхэд Танжу аль хэдийн дурсан байсан болохоор хэрвээ би зөвшөөрөхгүй бол өөр хүн олж өөрөөс нь харилцаагаа тасалж түүнээс холдохгүй гэж айсандаа за би хийе гэж хэлдэг. Тэгээд тэд дараа нь дахин далайн эрэг дээр уулзаад Илкай надад ердөө 8,000 лира буюу 4 сая төгрөг байна. Сургууль маань ойрхон болохоор намайг сургууль дээр минь битгий ялаарэ. Хүүхдүүд маань намайг ийм байдалтай байгааг харахыг хүсэхгүй байна. Гэхэд Танжу яагаад ингэж өгөхийг хүсэж байгаа юм бэ гэж асуухад энэ үед Илкай анх удаа Ибраим тухай хүнд ярих хэрэгтэй гэж бодоод түнд хэрхэн дурлаж байсан
гэрлэхийг хүссэн ч нөгөө хүн нь өөр эмэгтэйтэй гэрэлсэн үнийгээ давж чадахгүй байгаа талаараа ярьж өгдөг. Танжу би чамайг ийм бодлоос чинь гаргаж чаднаа гэж хэлэхэд Илкай чи зүгээр хийхгүй бол хэл би өөр алуурч олчноо гэж уурлаад дахиад босоод дахиад цайны мөг ширэн дээр тавиад би явлаа. Сайн бодорой. Хизээ хийхийг төлөвлөе. Энэ ажлыг хурдан дуусгая гэж хэлээд гар явчихдаг. Танжу үүний дараа олон удаа би чамд хайртай, надтай гэрлэж, би чамайг эцээ хүртэл хайрлаж чадна гэсэн мессеж voice chat явуулж хэлсэн ч одоо Илкай эдгээрт нь хизээж хариу өгөөгүй. Ерөөсөө үл тодог байсан байгаа. Ингээд 4 хоногийн дараа Илкай гэрийнхээ ойролцоо дахин уулзах санал тавин гадаа хэсэг суусны дараа Илкай багш гэртээ ордог. Тэгээ гэрт ормогц Илкай бэлдсэн байсан нөгөө 4 сая төгрөгийг Танжууд өгөөд за одоо энэ ажлыг дуусгая. Намайг ал гэж Танжуугийн гарт боолт өгөөд намайг үүгээр боож аал гэж хэлдэг. Танжуу балмагдан зогсож байгаад гинэт Илкайыг боож эхэлсэн. Илкайын царай нэлийн улааж эхлэхэд нь гинэт Танжуу ухаан орон суллахад Илкай Танжууг 2 удаа алгатаад чи юм уу чадваргүй новш гэж уйлж эхэлдэг. Тэгээд тэд тайвширцгааж Илкай орон дээр Танжуу шалан дээр унтцгаадаг. Шүн босоод Илкайыг аргадан үнсэж өөхөх бодлосоо буцхыг нь гуйсан ч Илкай дургуутсээд буруу хараад унтаад өгдөг. Тэдний хооронд ямар ч бэлгийн харилцаа байгаагүй байсан юм билээ. Ингээд Илкай багш өгсөн 4 сая төгрөгөө буцааж аваад чи үүнийг хийх чадвартай хүн биш байна гэж хэлээд Танжууг гэрээсээ хөөгөө явуулдаг. Танжуу үндэ мөнгө авах талаар нэг ч удаа сонирхож байгаагүй ба дандаа Илкайыг үхэхээс нь болиулахын тулд яг юу хийх ёстой вэ гэж арга чарга хайдаг байсан. Цагдаад хэлийг гэхээр магадгүй бодлосоо буцна гэж найддаг байсан байгаа. Ингээд энэ байдал хид тавтагдаад ерөөсөө алга орлого хийх гээд чадаагүй өнгөрсөн ба Илкай бүр л их түгшиж гисэн. Учир нь Танжуу түүнийг анхаарч халамжилж сайн хандаад байсан болохоор банк мессеж очиж түүнийг шахаж эхэлсэн. Ингээд Илкай Танжууг буудалд дуудаад чи намайг боож алж чадахгүй юм байна. Тэгэхээр би чамд буу авч өгье. Намайг буугаараа л. Энэ чиний хувьд амар, миний хувьд ч гэсэн амар гэж хэлдэг. Яг энэ үед Илкайын экс нь буюу Ибрайм уцаар залгаад юу хийж ийна хаана байна гэж асуухад Илкай би алуурчинтайгаа хамт байна гэж хариулахад Ибрайм цочирдогч энэ бүхнийг ноцтой байдал гэдгийг бүрэн ойлгож чадаагүй тасалчдаг. Илкай яг үндэ энүүгээрээ тусламж гуйж хашгирч байсан ч хинч юуж бодоогүй хинч ч цагдаад хэлээгүй байгаа юм. Ингээд Илкай буу худалдаж аван Танжууг гэртээ дуудаад чи одоо л намайг алах хэвээр би шүшүүрт ороод гараад ирье. Тэгээд намайг шууд буудна шүү гэд угаалгын өрөөрөө ордог. Энэ хугацаанд Танжуу асар их бодол тавтаж удаан бодож эцэст нь би л алах хэвээр юм байна гэд буудах шийдвэр гаргадаг. Илкай орон дээр хэвтгэхэд Танжуу түүнийг дааралгүй тулд хүнчлөөр бүтээж хөлийг нь хучхад Илкай дэрний доороос буу бас бэлээ гаргаж ирэн мэ энэ бэлийг өмс хурууны хий үлдэхгүй. Тэгээ шууд зүрх рүү минь бууд гэхэд Танжуу аль хэсэгт нь буудвал амьд гарах вэ гэж бодон гидснийхэн дээд хэсэгт нь буюу цээж рүү буутсан байгаа. Буу дуграмгц хуйлаа орилж хашгиралтаад Илкай ямар ч тохиолдолд түргэн дуутахгүй шүү. Пүсийн минь шалга үхсэн эсгийг минь мэдсэн үедээ л яваарай гэж хэлдэг. Буудсны дараа ойролцоогоор хагас цаг буюу 30 минутын турш Танжуу тэнд байсан ба Илкай намайг битгий авар гэж байн тавтан хэлж байсан. Мөн усуухыг хүсэхэд нь ус уулгаж намайг тэрвэр гэхэд нь түүний хамаг бие тусаар бүрхэгдсэн байсан ч Танжуу түүнийг тэрвэрсэн. Дараа нь Илкай түүний гарыг гатгаад тус гоож гэнэ үү? Намайг битгий мартаарай гэж хэлснээс 10 минутын дараа Илкай ухаан алдсан. Ингээд Танжуу ухаан алдсныг нь хараад шууд буу утсыг нэг зөвхөнд хийгээд хаягийг нь сайн мэдэхгүй байсан тул гэрээс гарan гудамжинд байгаа хин нэгнээс хаягийг нь асуугаад 110 руу залгаад яавал төргөн тусламж хурдан ирж аварч чадах бол гэж бодон эхнэр минь зүрхний шигдээс болчлоо яаралтай ир гэж худал хэлж дуудлага өгсөн байгаа юм. Тэгээд төргөн тусламж орж иж чадах үйс байлгахын тулд гэрийн дэлгүүрийг нь хаалган дээр нүлдээгээд доош бууж холоос ажиглан хүлээж эхэлсэн ба төргөн тусламжийнхан ирж Илкайыг доош буулгах хүртэл Танжуу тэнд хүлээсээр байсан. Тэр өдөр Танжуу Илкайын утсыг ашиглан түүний хамгийн дотны найз руу залгаж бусын явдлыг ярьсны дараа гэр бүлийнхэн рүү залгаж мэдгдсэн юм билээ. Тэгээд цус болсон хувцас солиод шинэ хувцас судалдаж аваад 112 руу дахин залгаад Илкайыг аль эмнэлэгт хүргэсэн талаар сургалан эцэст нь Стамбул хотын Пендэг гэх дүргийн судалгааны эмнэлэгт мэдсэлд орж байгааг мэдээд шууд тийшээ яваад очдог.
Имлэгт очиод коридорт хүлээж эмчнэр гарч ирэхээр нь Илкай яаж байна гэж асуусан нь хэргийн хамгийн ихэнд ярьж эхэлсэн тэр дур зураг нь энэ гэсэн үг. Тэр үед Танжу цус өгөхөөр доош бууж байхдаа айж сандран цусаа өгч чадалгүй гараад явчихсан юм байна лээ л дээ яг үнэндээ. Имлэгийн камерын бичлэг 112-ийн дуудлагын бүртгэл, утасны дуу тохио болон бичсэн мессежүүд гээд энэ бүх зүйлийн гэмт хэрэгтэн нь Танжу дугааных болохыг цагдаагийнх нь олж илрүүлсэн ба Танжу уцаач унтраагаагүй бугаач хаяагүй байсан юм лээ. Цагдаагийнх нь Танжуг Адана гэх хот руу явж байхад нь автобуснаас олж баривчилсан ба биед нь Илкаийн утас болон өөрийнх нь утас байсныг хураан авч мөн Танжу ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй баривчлагдсан юм байлээ. Мөрдөн байцаалтын үеэр цагдаа нар түүнээс яагаад түүнийг алсан юм бэ? Чи чинь дахин шоронд орохгүй гэдгээс амар айгаад ямар ч хэрэг тарихгүй гэдсэн мэт гэж асуухад Танжу би түүнийг алахгүй байсан бол надаас өөр хин нэг олж илүү хэсгийгээр алагдах байсан. Тиймээс хамгийн зөөлөн, хамгийн бага завлангоор өхөөлөхийг хүссэн юм. Гэхдээ би шоронг дахиж харахыг хүсээгүй ч энэ үйлдэлийн төлөө би шоронд орно гэдгийг мэдчихсэн байсан гэж мэдүүлдэг. Үүний дараа нийт 7 удаагийн шүүх хурал болсон. Нэг шүүх хурал дээр нэгэн онцгой анхаарал татсан зүйл болсон юм билээ. Юу вэ гэхээр шүүх хурал дээр Илкаийн төрсөн ах шүүхтэй хэмт сууж исэн ба суудлаасаа босон чангаар орлон би гомдолтой байна. Хамгийн хүнд ялыг оноохыг би хүсэж байна гэж хэлэхэд Танжу зөөлөн эргэж хараад өнөөдрийн хүртэл та нар хаана исэн юм бэ? Би түүний төлөө ямар их хайж амьдралаа хүртэл дэмжин тавьсан байхад яагаад дүүгээ анхаараагүй юм бэ гэж хэлдэг. Яг энэ үед танхим тэр чигтээ нам хүн болж бүгд дуугүй судалтаа сууж исэн. Шүүх шинжилгээний дүгнэлтээр нэг ч эргэтнийг гэмтээгүй байсан ба бууны сум ямар ч эргэтнийг гэмтээгээгүй байсан тогтоогдсон. Үхлийн шалтгаан нь ердөөл маш их цус олдснаас болсон гэж дүгнсэн юм билээ. За ингээд эцсийн шүүх хурал дээр прокурор дүгнэлтээ өгж болсон үйл явдлыг багтаасан яллах дүгнэлтийг танилцуулсан. Хэргийг урьдчилан төлөвлөсөн санаатаагаар хүн алах гэмт хэрэг гэж үзэн ял оноосон юм билээ. Яг хэдэн жилийн ял авсныг нь мөрдөгч подкастн дээр хэлээгүй байсан болохоор би мэдээний сайтуудаас хайж үзэхэд бас хэдэн жилийн ял авсныг нь ерөөсөө бичээгүй байсан. Ингээд шүүх хурал дуусах мөчид шүүгч Танжугаас сүүлчийн үгийг нь асуухад Танжу босож зогсоод би маш их гэмшиж байна. Би түүнийг үнэхээр их хайрлсан гэж хэлсэн юм билээ. За ингээд энэ хүн үнэхээр харамсалтай бас сэтгэл өгтгсөн хэргийг та бүхэндээ ярьж өглөө. Мэдээж энэ хэрэг дээр ажилласан алдартай мөрдөгчийн подкастаас та бүхэндээ орчуулан хүргэсэн байгаа. Илкай болон Танжу нарын хоорондын нэлийн сунжирсан харилцан яриануудыг нэлийн товчилж ярьж өгөхийг хичээлээ. За ингээ хэрэгээ дуустал сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Энэ дугаарыг удаасанд үнэхээр уучлаарай. Тэгээ таалагдсан бол комент сэтгэлээ заавал бичиж үлдээгээрэй. Тэгээд дараагийн хэрэгээр эргээд уулзцгаая. Түр баяртай.